Хятад улсын ардын чөлөөлөх арим Тайваны орчим цэргийн бэлтгэл сургуулилд эхлүүллээ. Америк нэгдсэн улс Украин улсад 15 жилийн аюулгүй байдлын баталгаа өгөх санал гаргасан байна. Сир улсад шашны бүлэглэлийн хуваагдал, улс төрийн докторгүй байдал үүслэв. Хоёр 2025 онд 3,000 гаруй цагаач Испани улс руу хүрэх замдаа амиа алджээ. Самбайцгааны үзэгчтэй 2025 оны Тэнгэр телевизийн хамгийн сүүлчийн оройны тойм гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр би та бүхэнд болсон онцлог үйл явдлуудаас таймлаг өргөх болно. За энэхүү он дуусах гэж байгаатай зэрэгцсэн Хятад улсын ардын чөлөөлөх арим Тайваны арлын орчимд энэ оны 2 дахь удаагийн томоохон хэмжээний цэргийн бэлтгэл сургуультай эхлүүлсэн байна. Тайваны зүгээс энэ жил Америк нэгдсэн улсаас түүхэнд байгаагүй их хэмжээний буюу 11 тэрбум $, зэвсэг худалдан авахар болсон гэдгийг 12 дугаар сарын дундуур зарлаж байсан. Үүнтэй холбоотойгоор ардын чөлөөлөх арим ээлжид цэргийн бэлтгэл сургуультай эхлүүлсэн байж магадгүй байна. Бүгд найрамдах Хятад ард улсын ардын чөлөөлөх арим Тайваны орчимд Justice Mission 2025 нэртэй цэргийн шин шатны сургуулийг эхлүүллээ. Энэ нь 2025 онд зохион байгуулж буй 2 дахь томоохон цэргийн бэлтгэл сургууль юм. Өнгөрсөн 4 дугаар сард болсон Straight Thunder 2025A сургуулийн дараах үргэлжлэл болж байна. Энэхүү сургуулийн нэг бүс нь Фужиан мужийн Финтан хошуу орчим явагдаж байгаа ба энэ нь их газрын Хятадаас Тайванд хамгийн ойр цэг юм. Сургуулийн энэхүү шинэ үе шат Америк нэгдсэн улс Тайванд 11 тэрбум $, зэвсгийн худалдаа хийхээ саяхан зараасны дараахан эхэлсэн. Өмнөх зэвсгийн багцууд ихэвчлэн хамгаалтын зориултаа байсан бол энэ удаагийн багцад HIMARS пуужингийн систем, төрөл бүрийн пуужин, амиа золиослогч, нисгэгчгүй онгоцууд зэрэг довтлох чадвартай зэвсгүүд багтжээ. Хятадын ардын чөлөөлөх армийн Тайваны орчим дахь сургуультууд 2022 онд Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимын дараагасан Нэнси Пелосигийн Тайван дахь айлчлалаас хойш тогтмол шахуу шинжтэй болсон юм. Тухайлбал 2024 онд Joint Sword нэртэй 2 удаагийн сургуультыг явуулсан бол 2025 оны 4 дугаар сард 2 өдрийн турш үргэлжилсэн Straight Thunder 2025 хамтарсан сургуульд зохион байгуулагдсан байна. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын талын Тайваны тусгаар тогтнолын эсрэг саатуулах бодлого нь улам уян хатан илүү ойр давтамжтай хэрэгжиж байгаа аж. Эдгээр сургуультад хуурай зам, агаарын болон тэнгисийн зэрэг пуужингийн хүчнийг хамруулж хамтарсан эргүүл бүслэлт, чухал бүсүүд, стратегийн тэнгисийн замууд, далай болон газрын байршлуудыг онилон сургууль хийхэд төвлөрч байна. Хятадын ардын чөлөөлөх арим Тайваны тусгаар тогтнолын альва өдөөн хатгалахад эсэргүүцсээр байж Хятадыг нэгтгэх хүртэл ийм арга хэмжээ тасралтгүй үргэлжлэнэ гэсэн байр суурьтай байна. Хятад улс мэгмар гарагт Тайваны хойд болон өмнөд тэнгисийн бүс рүү пуужин харваж, арлын бүсэлтийн сургуулийг боддоор туршиж эхэлснээ илтгэх өргөн цар хүрээтэй цэргийн сургуулийн 2 дахь өдрийг үргэлжлүүллээ. Сүүлийн 24 цагт 130 Хятадын цэргийн онгоц, 22 тэнгисийн болон эргийн хамгаалтын хөлөг Тайваны орчимд ажилласан байна. Зүүн бүсийн командлын мэдээлснээр орон нутгийн цагаар оройн 18 цаг хүртэл үргэлжилж, Тайваныг тойрсон 5 бүсийн тэнгис болон агаарын орон зайд нөлөөлсөн байна. Энэхүү командлал мөн Хятадын PCH 191 төрлийн хөдөлгөөнд пуужингийн системийг даллайд галж байгаа дүрс бичлэгийг нийтэлжээ. Хятадын тэнгисийн болон агаарын цэргийн хүчнүүд Тайваны далайн болон агаарын байнуудыг онлон давтлах, мөн шумбагч онгоцны эсрэг ажиллагааг хойд ба өмнөд чиглэлд туршсан гэж Хятадын цэргийнхэн мэдээлсэн байна. Тайваны аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Reuters агентлагт мэдээлэхдээ 2022 оноос хойш Хятад улс 6 дахь удаага томоохон цэргийн сургуультай хийж байгааг онцолсон байна. Энэ удаач гэсэн Тайваны агаарын давталгаанаас хамгаалах хүчин Тайваны дээгүүр пуужин харвах хэсгийг анхааралтай ажиллаж байгаа гэдгээ мэдээллээ. Эдгээр сургуультаар Хятад улс Америк нэгдсэн улсын нийлүүлсэн HIMARS пуужингийн систем тэргүүтээ газарт байрлах байнуудыг онилох чадвараа туршиж байгаа бололтой гэж их сурвалжууд мөн мэдээлсэн байгаа юм.
Хаймарс нь 300 км хүртэл тусгaalтай Хятадын өмнөд эргийн байршлуудыг онилох боломжтой өндөр хөдөлгөөнт систем юм а. Харин Хятадын PCH 191 пуужингийн систем нь Хаймарстай дүүцхүйц тусгaalтай модуль бүтэцтэй дэвшилтэд пуужингийн зохицуулбар ба Хятадын төрийн хэвлэлийн мэдээлснээр Тайваны альч цэгийг цохилтонд оруулах чадвартай гэлээ. Тайваны удирдагч Ла Чинтэй захим хуудсанда цэргүүд хамгаалтанд бүрэн бэлэн боловч хурцдмал байдлыг нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Тайваны батлан хамгаалах яам Мягмар гарагийн өглөө Арлын хойд хэсэгт бодит буудлагын сургуультууд болсон ба зарим хог хаягдал нь Арлын хамгаалтын бүсэд орж ирсэн гэдгийг баталсан байна. Мөн Тайваны иргэний нисхийн газраас Хятадын эрэгт ойр орших Кинмэн, Мацу арлуудын нисэх чиглэлүүд хаагдаж 6000 орчим зорчигч саадсан болохыг мэдээлж байна. Дараагийн мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский одоогийн энхийн төлөвлөгөөний төсөлд Америк нэгдсэн улсаас 15 жилийн аюулгүй байдлын баталгаа авах тухай тусгагдсан талаар мэдээлж байна. Гэхдээ тэрээр энэ хугацааг 30-40 за бүр цаашдаа 50 жил хүртэл сунгах хүсэлтэй байгаа гэдгээ ч мөн хэлсэн байна. Володимир Зеленский өчигдөр Флорида мужид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан. Тиймээ уулзалтын дараа Володимир Зеленский Америк нэгдсэн улс Украин улсад бат бөх аюулгүй байдлын баталгаа олгоно гэдгийг баталгаажуулсан болохыг уламжуулсан байна. Тодорхойлбол тэрээр баримт бичигт одоогоор 15 жилээ гэж тусагдсан байгаа боловч цаашид сунгах боломж байгаа. Бидэнд илүү урт хугацааны баталгаа өгөх хэрэгтэй. Энэхүү хугацааг сунгахыг хүсэж байгаа гэж хэлсэн байна. Учир нь Украин улс нь бараг 15 жилийн турш дайны байдалтай явж ирсэн учраас ийм богино хугацаа хангалтгүй 30-аас 50 жилийн баталгаа зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Аюулгүй байдлын баталгааны нарийн агуулга одоогоор нийтэд ил болоог байгаа ч гэлээ Америк нэгдсэн улсын талаас НАТОгийн 5 дугаар зүйлийн хамгаалтын загварыг жишг болгоно гэдгийг хэдийн илэрхийлсэн байна. Володимир Зеленский энэ баталгаа Америк болон Европын орнуудын дэмжлэгтэй байвал бодитойг хэрэгжинэ гэж үзэж байна. Түүнчлэн тэрээр олон улсын цэргийн хүчнийг Украинд байрлуулах нь бодит аюулгүй байдлын баталгааны чухал хэсэг гэдгийг үзэж байгаа ч гэлээ. Орос улбаны улс энэ саналыг урд нь удаадараа эсэргүүцэр ирсэн байдаг. Түүнчлэн дашин дуртагт одоогийн 20 заал бүхий энхийн төлөвлөгөөг Украины ард түмний санал асуудалгаар батлах шаардлагатай. Үүний тулд дор хаяж 60 хоногийн галт зогсоох нөхцөл хэрэгтэй байна. Гэвч Орос улбаны улсын зүгээс ийм завсарлага өгөхөөс татгалзаар байгаа ба сүүлийн хэдэн 7 хоногт Киев хот болон ойролцоох чухал стратегийн байршлууд руу хүчтэй давталгаануудыг хийсээр байна. Түүнчлэн хэлэлцээний хамгийн маргаантай асуудлуудын нэг болох Донбассын хувь заяа эргэлзээтэй хിവэрэ Володимир Зеленский энэхүү бүсийг цэрэггүйжүүлсэн чөлөөд эдийн засгийн бүс болгох санал дэвшүүлсэн бол Орос улбаны улс бүхэлд нь өөртөө нэгтгэх байр суурьндаа хിവэрэ байгаа юм. Сир улсын далайн эргийн бүсийн Хомс хотод байрлах Алавид үзүүлэлтний сүмд зэвсэд халдлага гарсан байна. Энэхүү халдлагын улмаас 8 хүн амиа алдсан гэж мэдээлэлд байгаа бол халдлагыг үйлдсэн этгээдүүд Сарал Ансар Асууна бүлэглэлийн гишүүд байсан байна. Сир улсад улс төр шашны асуудлаар энэхүү хурцдмал байдал үүсэж шийд исламын урсгалд хамаарах цөөнх Алавид шинтнуудыг онцлон дайрч байна гэж дотоодын хэвлэлүүд мэдээлж байгаа. Энэхүү хэргийг тодруулах юм бол одоогийн Өмнө самуу Алавид бүлэглэл сүнэд шинтнуудын толгойсон одоогийн засгийн газраас өөрийн бүлэглэлийн баримтлагдсан гишүүдийг нэн нариу суллахыг шаардсан өнгөрсөн 7 хоногийн нэм гарагт эсэргүүцлийн жагсаал хийснээс үүдэлтэй байгаа. Энэхүү өмнө нь Латакия болон Тартус хотод өрнөсөн байна. Ангийн иргэд болон Сирийн аюулгүй байдлын хүчнийхэн энэхүү жагсаалд хоёр талаас оролцсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр жагсаалаас 5 хүн амиа алдаж 100 гаруй хүн ширхэгдсэн байна. Эдгээр жагсаалыг дээд Алавид Ислам зөвлөлийн тэргүүн Газал зохион байгуулсан байгаа юм. Тэгэхээр үгээрээ Духан бүс нутагт болон улсын түвшинд төрийн эрх мэдлийг илүү автономид буюу бие даасан байхыг шаардсан байна. Харин Газалын тухайд энэхүү үзлийг эсэргүүцсэн иргэд жагсагчдыг эсэргүүцснээр Өмнө самун үүсэж Сирийн засгийн газрын мэдлийн цэргийн хүчин Өмнөд оролцохоос өөр аргагүй төгөрч нөхцөл байдал даамжирсан байгаа юм. Нарийн сануулгад Сир улсыг 2000-ад оноос хойш удирдаж байсан Башар ал-Асад 2024 оны 12 дугаар сард огцорсон байдаг. Түүнээс хойш Сир улсын доторх шашны цөөнх бүлгүүд хоорондоо хагаралдаж хүч хэрэглэн энгийн иргэд амнасаа алдах тохиолдлууд гарсаар байна. Энэ оны байдлаар гэхэд 100 гаруй Алавид хүн амнасаа алдаж бусад цөөнхийн бүлэглэлүүд намун друусууд болон курдууд ялгарлан гадуурхалтын байнгын нүүр тулсан тохиолдлууд гарсан байна.
Энэхүү Сирийн улсын иргэд эв нэгдэлгүй байнгын тэмцэлтэй байгаа. Энэ мэдчлэн Сирийн улсын улс төрийн нутгаргүй байдал шашны бүлэглэлүүдийн хоорондох хуваагдлын улмаас Сирийн улсад дахин өмнө самун дийдэхгүй гэж хэлэхэд хэцүүхэн байна. За 2025 оны байдлаар Испани улс руу далайн замаар цагаачлах гэж оролцсон 3,000 гаруй хүн амьнасаа алдсан гэх тооцоолол өнөөдөр гарсан байна. Үүнд хойд болон баруун Африкаас Европ руу дөрвижсэн иргэд багтаж байгаа юм. Испани улсын Caminando Fortunaras төрийн бас байгууллагаас гаргасан энэхүү тайланд энэ оны 1-р сараас 12-р сарын 15-ны хүртэл 3,090 цагаачид нас барсан байна. Тэдний дунд 192 эмэгтэй 437 хүүхэд байсан байгаа юм. Өмнөх жилийн байдлаар 10,457 хүн амьнасаа алж байсан удаатай. Энэ жил урдны жилийн үзүүлэлтээс буурсан байгаа боловч мэргэжилтнүүд энэ бууралтыг хилийн хяналт чангарсантай холбоотой гэж тайлбарласан байна. Африкийн Мавританы улсад цагаачлалын асуудал дээр асан хариу арга хэмжээ нь иргэдийг илүү аюултай хууль бус замуудыг сонгоход хүргэж, үүний улмаас Алжираас Биларын арлууд руу явж байсан 1,037 хүн энэ онд амьнасаа алдсан байгаа юм. Нөгөө талд Атлантын далайгаар дамжин Канарын арал руу чиглэсэн зам нь далайд 12 гаруй хоног өнгөрөөдөг байна. Харин энэ замыг туулж чадалгүй нас барсан 1906 цагаач хүн энэ жилийн байдлаар амьнасаа алдсан гэж бүртгэгдсэн байна. Испани улсын эрх баригчид 35,935 хууль бус бүртгүүлгүй цагаач хүмүүс Испани улсын газар нутагт зөвхөн энэ онд нэвтэрсэн талаар мэдээлж байгаа юм. Харин өмнөх онд үүнээс 2 дахин их буюу 60,311 цагаачид Испани улсын газар нутагт орогнож эсвэл дамжин гарч байсан байдаг. Гэхдээ төрийн бас хүмүүнлэгийн байгууллагуудаас Африкийн орнуудаас Европ руу хийх шилжилтийг ихээхэн шүүмжилж байгаа. Үүний дундаас хүн амын шилжилт хөдөлгөөн, хүний 8-ны чиглэлээр мэргэжсэн судалгааны зохицуулагч Хелена Малино цагаачдыг аврах ажиллагаа хангалтгүй байгаа болон тэдэнд зориулсан нөөц хязгаарлалтад байна гэдэг хүмүүнлэгийн хямрал авчирч байна гэдэг юм хэлсэн байна. Энэхүү хямралд өртөн цагаачилж явахдаа амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Африк твийн улсуудаас болон Сир, Йемен, Ирак, Пакистан, Судан, Египт зэрэг 30 гаруй орны иргэд багтаж байна. Энэхүү улсуудын цагаачлалын хатуу чанга бодлого далайн аюул ямар олон мянган хүний амь насанд хүрсэн болохыг харж болохоор байна. Тасуулж онцлог мэдээ. Америкийн нэгдсэн улс энэ оны ихэр гадаад тусламжийн зардлыг эрс танаад байсан. Тэгвэл эх онд өсөглөн өвчнөд нэрвэгдэх эрсдэлтэй байгаа 10 гаруй улс орны олон 10 сая хүнд 2 тэрбум $, хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэдгийг өнөөдөр зарласан байна. Энэ онд Америкийн нэгдсэн улс тусламжийн зардлаа ихээхэн бууруулсан болох нь үүний улмаас мөн нэгдсэн үндэсний байгууллага санхүүжилтийн ноцтой хомсдолд ороод байсан. Харин Америкийн нэгдсэн улсаас амласан энэхүү 2 тэрбум $-ын санхүүжилтийг нэгдсэн үндэсний байгууллагын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохицуулах газар хариуцан хэрэгжүүлэх юм байна. Энэ өөрөө нэгдсэн үндэсний байгууллагатай тохиролцсон тусламжийн шин загварын хүрээнд хийгдэх мөн санхүүжилт хэрэгжилтийн үр ашиг хариуцлагыг сайжруулах зорилготой гэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын тоо баримтыг харах юм бол 2025 онд Америк нэгдсэн улсын энэ байгууллагад оруулсан хүмүүнлэгийн хувь нэмэр $338 тэрбум $, болж буурсан байгаа нь дэлхийн нийт санхүүжилтийн ердөө 14.8%-ийг эзэлж байгаа. Энэ нь 2024 оны 14.1 тэрбум $, мөн 2022 оны дээд хэмжээ болох 17.2 тэрбум $-тай харьцуулахад огцон буурсан хэрэг байна. Гэсэн хэдий ч энэ жил Америк нэгдсэн улс болон нэгдсэн үндэсний байгууллага нийтдээ 17 улсын хувьд хамтын ажиллагааны санал бичиг байгуулахаар тохиролцсон дотор Украин, бүгд найрамдах ардчилсан Конго улс, Нигер, Судан зэрэг улсууд багтсан байна. Харин нэгдсэн үндэсний байгууллагын хувьд онцгой чухалд тооцогддог Йемен, Афганистан, Газын зурвас зэрэг бүс нутгууд энэ шинэ механизмын санхүүжилтэнд одоогоор хамрагдахгүй байгаа юм. Харин эдгээр улсуудад зориулсан санхүүжилтийг бусад улс орнуудаас авах шаардлагатай байна гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн дарга Том Флечер удаа дараа хэлж байна. Гэхдээ Америк улс Газад зориулсан 300 сая гаруй $-ын тусламжийг Дональд Трампын цацаграгаанаас зуучилсан галзахсах хэлэлцээний дараа зөвшөөрсөн байдаг. Энэ тусламжийг Америк улс өөрсдийн удирдлагад Израиль болон бусад Катар, Египт зэрэг зуучлагч улсуудтай хамтран хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Хэдийгээр Америк нэгдсэн улс өөрсдийн санаачилгаар ийхүү тусламжууд зарлаж байгаа ч гэлээ нэгдсэн үндэсний байгууллагаас илт зайгаа барих болсон гэдэг нь яхаарахгүй үнэн. Нэгдсэн үндэсний байгууллага 2026 онд 87 сая хүнд туслах зорилгоор 23 тэрбум $-ын тусламжийн уриалга гаргасан байгаа нь 2025 оны 47 тэрбум $-ын таалтанч хүрэхгүй байгаа баг дүү.
Даяархуу дэлхийд дахинд хүмүүнлэгийн хэрэгцээ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн байхад донор байгууллагуудын замун улсуудын дэмжлэг огцон буурч байгаа нь санаа зовоосон асуудал болж байгаа юм. Над тэмдэгч Америк нэгдсэн улсын энэхүү 2 тэрбум $, амлалт олон улсын хамтын нийгэмлэгүүдэд багч гисэн итгэл найдвар төрүүлсэн хэрэг болж байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт бид зарим мэдээллийг товчоор багслан өргөдөглөө. Бангладеш улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болох Халида Эя өвчний улмаас өнөөдөр таалал өгслөө. Тэр Бангладешийн үндэсний намыг болон засгийн эрхийг олон жилийн турш удирдсан байдаг. Мөн Халида Шейх Хасинагийн сөрөг хүчнээр олон жилийн турш хүчтэй өрсөлдөж ирсэн ба сүүлийн жилүүдэд тэрээр улс төрийн эрх мэдэлгүй болоод байсан ч түүний удирдах ясан үндэсний нам тун удахгүй болох парламентын сонгуул тэргүүлэгч намын нэгт тооцогдож байна. Энэ оны байдлаар Япон улсын Осаки хотын оршин суугчид баавгаатай таарах тохиолдол ихсжээ. Нийтдээ 400 гаруй удаагийн баавгаатай таарч тэр дундаа баавгад хөөгдөж дайруулсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ийхүү баавгууд олноороо хот тосгонд орж ирэх болсон самрын муу ургац, баавгаан өсөлт, үйлчлэлийн орчин, ой суурингийн зааг алдагдсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Японы засгийн газраас онц байдал зарлаж, хүнээс айхаа болсон баавгаа олширхоос сэргийлэхийн тулд устгал хийж эхлэхээр болсон гэдгээ зарлалаа. Мөн иргэдийг сонор сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна. 200 гаруй жилийн дараа Галапагосын төмөр шувуу Флорина арал буцан иржээ. Угийн өгөл явдал нь байгаль хамгаалагч шувуу суулгаач нарыг гайхшуулж, устж өгөө болсон төрөл зүйлүүд амьд байгаа юм биш биз гэсэн найдварыг төрүүлж байна. Мөн хүний хөлнөөс хол зэрлэг байгаль байх нь устж өгөө болох аюулд орсон амьтад сайнаар нөлөөлдөг байна. Ийхүү 200 жилийн дараа үзэгдсэн уг шувуу даармны үүрэн шувуудын нэг бөгөөд байгальд аюулгүй орчинд байснараа амьдрах чадвараа нэмэгдүүлж, залуу шувууд нь шинэ дуу аваад зан үйл туршиж эхэлсэн байна. Байгалийн экосистем өөрийгөө хэрхэн сэргээдэг болсон намын амьд амьтдын төрөл зүйлсийн тээвэрлэх чадвар, дасан зохицох байдлын талаар хүн төрөлхтөн шинээр нэгэн үүдийг нээсэн үйл явдал ийхүү боллоо. Непал буюу Балап улсын зүгээс Эверест ууланд авирагчдаас $4,000 барьцаа аван өөрийн тарьсан хогноос дор хаяж 8 кг-ыг нь буцаан авч ирсэн нөхцөлд буцаан олгодог бодлого 11 жилийн турш үргэлжиллээ. Гэвч аврагчид ихэнхдээ уулын нам дор байрлах баазуудын хогоол түүдгийн улмаас Эверест уулан дахь бохирдол мэдэгдэхүйц хэмжээнд ихссэн байна. Харин үүнд Балап улсаас шинээр хариу арга хэмжээ авсан нь аврагчид хогоо түүж байгаа эсхийг хянахад анхаарахаар болсноо мэдэгджээ. Нэмэр дутагд өмнө нь хизээж үүн дээр хяналт шалгалт хийгдэггүй байсан юм байна. Та бүхэн өнөөдрийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Маргааш буюу 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутаас зөвхөн өнөөдрийн биш, өнгөрсөн жилийн турш дэлхийд дахинд болсон онцлог мэдээллийг тоомлон хүргэх Wakatam дэлхийд дахинд 2025 хөтөлбөрөөрөө эргүүлцгээе.